За улсын их хурлын дараа ирэх юм биш үү дээ. Монгол улсын их хурлын Монгол улсын сонгуулийн ерөнхий орны орон тооны бас гишүүнээр Монгол улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын орооноос нэр дэвшүүлж байгаа нэр дэвшигч Ганбаатарын танилцуулгыг танилцуулъя. За нэр дэвшигч Бямбжин Ганбаатар 1966 онд Улаанбаатар хотод төрсөн 54 настай халах эхнэр хүүхдээ хамт амьдардаг. Одоо эрхэлж буй албан тушаал засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дарга төрийн албанд 28 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1990 онд Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны академик хуульч эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистр 1990-95 онд Дорногов аймаг Баянгол дүүргийн цагдаа хэлтс төлөөлөгч Мөрдөн байцаагч 95-аас 2013 онд Сангийн яамд хуулийн зөвлөх, хуулийн мэргэжилтэн, хуулийн ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, газрын орлогч дарга, хууль эрх зүйн газрын дарга 2013-аас 14 онд Дэлхийн банкны олон салбарыг хамарсан техникийн тусалцааны төсөлт эксперт 2013-аас 2016 онд Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч 15-аас 16 засгийн газрын хэрэглэх газрын дарга 2016-аас 2018 онд Монгол банкны хууль эрх зүйн газрын захирал 2018 онд төрийн эмчийн бодлого зохицуулалтын газрын дарга 2019 оноос өнөө хүртэл засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж байна. Ганбаатар нь хууль зүйн тэргүүний ажилтан, санхүү банкны тэргүүний ажилтан, эдийн засгийн тэргүүний ажилтан, санхүүгийн болон татварын албаны хүндэт ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль, хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон, Сүхбаатарын одонгоор тус шагнаж байсан болно. Тэрээр 2012 онд Монгол улсын сонгуулийн ерөнхий орны орон тооны бус гишүүнээр томилогдсон. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4-2 дахь хэсэг заасны дагуу Монгол улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооноос Б. Ганбаатарыг Монгол улсын сонгуулийн ерөнхий орны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэлэлцсэн шийдвэрлэж өгнө.